Далайн хамгийн гүн ёроолд ийм зүйл байна гэж хэн санах билээ. Тэнд маш өндөр хөгжсөн соёл иргэншил нуугдаж байжээ. Тэд ердөө гараа нэг хөдлөхөд далайн хог хаягдлаар бүхэл бүтэн хотыг арчиж чадна. Гэвч хүн төрөлхтний цуснд байдаг тэрхүү их зан бусдын доор орохыг хизээж зөвшөөрөхгүй. Тэдэнд зориулсан үе олноор нь устгах төлөвлөгөө. Чимээгүйхэн боловсруулагдаж байна. Өмнөх хэлэлцээр ямар ч үр дүнгүй дууссан. Усан доорх иргэд далайн хамгийн гүн цэг болох Роман шотхорт 2 дахь шатны хэлэлцээрийг эхлүүлэхээр санал болгов. Гэвч хүн төрөлхтний хамгийн орчин үеийн шумбагч тэр гүний дөнгөж хагасд нь л хүрч чадаж байлаа. Азар усан иргэд туслахыг зөвшөөрч тэр үед өөрсдөө ирж хэлэлцээрийн төлөөлөгчдийг товлсон газарт аюулгүй хүрэхээр болов. Тийм байлаа ч гэсэн гол дүр Баксигийн сэтгэл нэг л төгшүүртэй байв. Тэр зүгээр сэлэхтэйч маруухан шүү дээ. Тэгэхээр мэрэгжлийн бэлтгэл шаарддаг гүний шумбалт бүрч хэцүү байх нь ойлгомжтой. Гэтэл усан иргэдийн төлөөлөгч Солт заавал Баксиг оролцуулна гэж шаарджээ. Хүн төрөлхтний ирээдүйн төлөө тэрээр шүд 100 энэ хүндхэн даалгаврыг хүлээн авав. Одоо түүний хийж чадах ганц зүйл бол улаарын шумбалтын бэлтгэл хийх л байлаа. Түүний энэ золгүй байдлыг харсан хинч энэ хүн мөхлийн даалгаварт явах гэж байна гэж эргэлзэхгүй байхын аргагүй байв. Удалгүй хөдлөх өдөр ирлээ. Тусгаалan тонуулсан нэгэн шумбагч онгоцонд хүн төрөлхтний хувь заяаны төлөөлөгчд цугларав. Багийн бүрэлдэхүүн нилээд эдрээтэй байлаа. Баксигаас гадна байнгын зөвлөлийн орнуудын дипломатч мөн яаж яваад орчихсон нь мэдэгдэхгүй. Энэтхэг төлөөлөгч хүртэл байв. Тэдний авч яваа төрийн бэлгэнч бас тун сонирхолтой. Тэр нь модоор хийсэн дэлхийн бөмбөрцөг байлаа. Албан ёсны тайлбараар бол энэ нь дэлхий бол нэг айл гэсэн нөхөрлийн бэлгэлт юм. Усан иргэдийн их нутгаа хайрлах сэтгэлийг нь хөдөлгөн гэж найджээ. Бүх бэлтгэл хангаглалаа. Төлөөлөгчд яг л лаазасан загас шиг хамгийн бат бөх шумбагч дотор чихэлдэн орцгов. Ажилтнууд хамгийн сүүлчийн боолтыг чангалж зузаан хаалга тас хийн төгжигдөв. Бүхээг дотор аимшигтай нам гүм ноёрхон Бакли шумбагчийг зөөлөн өргөж байгааг мэдэрч байлаа. Бүх үзүүлэлт хэвэн байна. Бид эхэлж болно. Төд удалгүй яг л хог хаях шиг далай руу шидэв. Иргэн тойрны гэрэл хормын дотор замхарч зөвхөн ган төмөр даралтанд орж чахрах чимээс сонсогдно. Энэ хүнд уур амьсгалыг зөөлрүүлэх гэж төлөөлөгчд хошигнож эхлэв. Зарим нь үүнийг үхэл рүүгээ явж буй хэлэлцээр гэж инээлтэн. Гэвч их газар дээрх томчууд нууцаар дайн төлөвлөж байгааг тэд мэдсэнгүй. Британийн парламентын танхимд Америкийн төлөөлөгч түн их зантайгаар шинээр зохион бүтээсэн зэвсгээ танилцуулж байв. Тэр нь усан доор тесрэх дууд долгионы тесрэх бөмбөг байлаа. Тэд аль хэдийн усан иргэдийг дайснаа гэж тооцжээ. Энхийн хэлэлцээрийн ерөнхий зохицуулагч Кейт бусдад сануулв. Бид одоо усан иргэдтэй гал зогсоох хэлэлцээр хийж байна. Тиймээс одоо бүх анхаарлаа дипломат харилцаанд хандуулах ёстой. Гэвч тэнд цугласан эрх мэдэлтнүүдийн ихэнх нь усан иргэдийг хүчээр дарах талд зогсож байлаа. Учир нь энэ дэлхийн эзэн нь зөвхөн ганцхан байх ёстой. Дээрээс нь олон гэр бүлийн эдийн засгийн амин судас далайн тээврээс шууд хамааралтай байдаг. Тэд усан иргэдэд боомлуулахаас айж байна. Тиймээс бүх хүн төрөлхтнийг эрсдэлд оруулахыг хүсжээ. Бүгд л өөрийнхөө зөвийг ярьцгаана. Харин энхийг эрхэмлэгч Кейт тэдний дунд ганцаардаж байгаа мэт харагдана. Хүмүүсийн хувийн ашиг сонирхол ба шунал энэ мөчөд ил тод илэрч байлаа. Төрөл зүйлийн хувь заяаг шийдэх нэгэн хэлэлцээр эхлээд чамжаагүй байтал өтгөн хувилдааны тор бүрхэн авлаа. Яг энэ мөчөд шумбагч хөлөг хүчтэй чичирч хянах самбарт тэднийг хүрэх газартаа ирснийг заав. Далайн гүний 25 тэг фут. Энэ бол хүн төрөлхтний хөл тавьж байгаагүй. Роман шотхорын хамгийн гүн цэг юм. Хүмүүс амьсгаа авч амжаагүй байтал шумбагч хөлгийг ямар нэгэн хүч чирч байгаа нь илт мэдрэгдлээ. Энэ лав тэнгисийнхний хийж буй ажил байх. Хэлэлцээрийн төлөөлөгчд амьсгаагаа даран чимээ гаргахаас зурхшин. Өөрийн хувь заяаг бусдын гарт даатгах ийм мэдрэмж үнэхээр хэцүү байдаг. Доргил дахин зогсох үед бүх хүн мэл гайхаж зэлхөх рүү. Шумбагчийн хаалга өөрөө нээгдэх боловч дотор руу тусалж далайн ус орж ирсэнгүй. Бүгд гайхширан бүхээгээс гарч ирэхэд гадаах давлгаалах далайг гялалцсан нимгэн бүрхүүл тусгаарлаж байлаа. Хан болон бөмбөр оройн яг л чөлөөтэй амьсгалж буй мэт үзэгдэнэ. Тэнгисийнхний технологи ийм өндөр түвшинд хөгжсөн байна гэж хэн санах билээ. Энэ бол хүн төрөлхтний ойлгохооргүй биологийн хөгжил юм. Бүгд бишрэн зогсох тэр мөчөд тунгалаг нарийн дуу хоолой сонсогдов. Та бүхнийг тавтай морилно. Тэнгисийнхний төлөөлөгч Солт гарч ирлээ. Тэр бүгдэд хүчилтөрөгчийн багийг тайлахыг дахив. Хинч хөдөлж зүрхлэхгүй байхыг хараад Солт шууд Баклигийн өмнө очиж өөрийн гараар дуулахыг нь тайлж өгөв. Бакли гайхшран байж энтхийн агаар маш цэнгэг бөгөөд таатай. Яг л хуурай газар дээрх шиг байгааг мэдрэв. Бусад нь ч түүнийг дуурайн багтаага тайлж Тэнгисийнхний технологид дахин нэг удаа алмаарлаа. Солт хүн төрөлхтний төлөөлөгчдийг дагуулan гүн рүү алхав. Тэрээр Тэнгисийнхэн бол далай Тэнгисийн нүүдэлчин иргэншил гэж тайлбарллаа. Мөн дотроо хатуу чанд зэрэг зиндааны хуваарлалттай аж. Бакли түүний яриаг шимтэн сонсож яваад эргээд хартал багийн нөхд нь бүгд алга болсон байв. Тэрхүү давчуу орон зайд зөвхөн тэр Солт хоёр л үлджээ. Өөр амьсгал гинэт нарийн бөгөөд нууцлаг болж хуйрав. Солт гараа сунган Баклигийн хацрыг зөөлөн илбэж ийм дулаахан мэдрэмжийг өмнө нь хизээж мэдэрч байгаагүйгээ шивнэлээ. Баклигийн зүрх хүчтэй цохилж олон бодол санаа нь далайн төрлөг шиг хуйлран эргэлдэнэ. Солт бүхнийг нэвт харах шиг болж
Багсигийн зүрх сэтгэлийн гүндэх. Их тайвны төлөөх хүслийг тодхон мэдрэв. Чи бид хоёр өнөөгийн байдлыг өөрчилж чадна. Хоёр төрөл зүйлийн хоорондох мөргөлдөөнийг дуусгая. Харамсалтай нь тэр хоёрын ганцаарчилсан мөч. Хурч ирсэн багийн нүхтийнх нь нөлөөгөөр тасалдаж орхилоо. Состын царай агшин зуур хүйтэрч тэднийг садаа болж байна гэж үзсэн нь нэлт. Удалгүй тэд энэ аялын эцсийн цэгтээ хүрэв. Тэр бол үнэхээр сүрлэг агуу том хурлын танхим байлаа. Тэрхүү орон зайд үе түмэн. Тэнгисийн дайчид жагсан зогсжээ. Тэд дуу шуугүйхэн хүшиж орхисон мэт байх нь. Яг л давталгооны тушаал хүлээж буй мянган цэрэг мэт. Манай нутаг дэвсгэрт тавтай морилно. Хуурай газар дээр инхийн хилэлцээрийг дэмжиж буй Кейт. Туслахаасаа яаралтай дуудлага хүлээн авлаа. Тэрээр улс орнуудын дээд түвшний яриаг чагнаж байхдаа маш олон удаа давтагдаж буй. Татан буулгах зардал гих түлхүүр үгийг олж мэджээ. Кейтийг дэлгэрэнгүй мэдээлэл асууж амжаагүй байтал. Аюултай улаан цэг түүний толгой дээр сэмхэн гарч ирэв. Азар дэрэгдэх бие хамгаалагч нь хурдан хариу үйлдэл үзүүлж сум ирэхээс өмнө Кейтийг түлхэн унгалаа. Харин далайн гүндэх хилэлцээрийн төлөөлөгч азгуурхан состын өмнө очиж их тайвны бэлгэдэл болох модон глобусыг өргөн барив. Яг энэ мөчид Багли бөмбөрцөг дотор час улаан гэрэл анивчхийг харав. Тэр бишээ гэж чанга хашгираад гинэт урагш тэмүүлэн хүчтэй түлхлээ. Бөмбөрцөг газарт унаж амжаагүй байтал төөнөм халуун гэрэл цацран гарч аимшигт энерги бүх орон зайг нэвт татав. Амьд дэнсэлсэн эцэгтэй мөчид Сост Баглиг тас тэврэн далайн мандал руу шумбан гарлаа. Харин мянган бэрийн алсад хуурай газар дээр ертөнцийг дөргиом нэгэн хуйлтаан зэрэг өрнөж байв. Мэргэн буудагчийн суманд оногдохоор шахсан Кейтийн зүрх нь амаараа гарах төхөж байтал дэлхий даяарх мэдээний сугуудаар нэгэн бичлэг албан ёсны тесрэлт болон цацагдж эхлэв. Дэлгэцэн дээрх Сост хүйтэн царайлан хүн төрөлхтний дипломатуудын цусаар усан овогтны хойч үеийг тижээн гэж мэдэгдэв. Үүний зэрэгцээ далайн бүсийг бүрэн хааж хүмүүсийг далайн нууранд ойртохыг хатуу хориглов. Харин энэ үед Солт Баглиг дагуулan далайн мандал дээр гарч ирсэн байлаа. Тэдний дээрээс нь эргүүл хийж байсан нисдэг тэрэг олж харав. Далай дахь баазад эргэж ирснийхээ дараа Багли далайн ёроос тохиолдсон бүхнээ Нүүбийн тусгай ангийн төвч тавд дэлгэрэнгүй илтгэлээ. Энэ бол элт хүн төрөлхтний өөрсдийнх нь зохиосон жүжиг байлаа. Солтын тэрхүү дүрс бичлэг урдаас бэлдсэн эвлүүлэг байсан нь тодорхой. Гэвч Кейт тэрхүү бүлэглэлийн хүч нөлөө дэндүү их гэдгийг мэдэж байв. Баглигийн ганц хүний мэдүүлэг ямар ч шуурга дэгдээж чадсангүй. Хөөхий Солт тусгайлан бэлдсэн. Төмөр усан савнд хоригдож нэн ховор амтан мэт Лондон руу ачигдав. Тээвэрлэлтийг хариуцсан жолооч нь Баглигийн хуучны танил Шиохи байж таарав. Зам зуураа Шиохи хүн төрөлхтний ийм дайсныг хатуу шийдэх ёстой гэж амандаа үгсээр яв. Баглигийн зүрх базаж байгаа мэт өвдөж усан сандах тэрхүү гүн харц руу хараад хувь заяагаа өөрчлөх шийдвэр гаргалаа. Тэр ачааны машины түлхүүрийг хялбархан аруулсан авч Багли огт эргэлзэлгүй машин руу өсрөн суув. Харуулуудын хүйтэн бууны амийг сүрэн тэр хаазаа тултлан гიშгэж Солтыг хорьсон усан санг далай руу түлхэн унгав. Өөрөө ч бас огт эргэлзэлгүй араас нь үсрлээ. Энэ мөчид Багли хүн төрөлхтний баатараас дэлхий даяар 90 сурвалжлагдаж буй номер 1 урагч болон хувирав. Дэлхийн нийтээрээ энэхүү аим өрссөн хосуудыг ирж байх зур илүү аимшигтай зочин хүрэлцэн ирлээ. Тэмза мөрний мэдрэгчүүд галзуурсан мэт төгшөөр зарлаж усан овогтны 9 хүчтэй амьд биетийн дохио хоолой дамжин парламентын ордон руу хурдтай ойртож байв. Кейт улс орнуудын элчин сайд нарын хамт бэлэн байдалд оров. Өөрийгөө тайд гэж нэрлсэн усан овогтны эрэгтэй удирдагч танхимын голд сүнс мэт гинэт гарч ирлээ. Тэр ямар ч мэд мэдлгүйгээр хүн төрөлхтнийг шууд хатуугаар байцааж яагаад итгэл эвдэж азуурчин илгээснийг асуув. Кейт зөвхөн цонхгор царайлан тайлбарлахыг хичээж хүн төрөлхтний соёл иргэншил алдаа зөрчлөөр дүүрэн байгааг хэлв. Хилэлцээрийн төлөөлөгчийн тэрхүү галзуу үйлдэлийн төлөө тэрээр зөвхөн гүнээ харамсаж байгаагаа илэрхийллээ. Тайд энэ асуудлыг дахин сөхсөнгүй. Харин нэрсэн зорилгоо хэлв. Энэ нь усан овогтны элт Солтыг авч явах явдал байлаа. Учир нь тэрээр дэлбэрэлтийн үеэр хүнийг аврахын тулд өөрийн овгийнхны амийг үл тоомсорлсон. Усан овогтны байгалийн хуулийг ноцтой зөрчсөн хэрэг юм. Тэр заавал хатуу шийтгэл хүлээх ёстой. Гэвч Кейт хатуу байр суурьтайгаар Солт хэдийн оргон зайсныг байг гэхэд түүнийг барьсан ч гэсэн амархан тавьж өгөхгүй гэдгээ мэдэгдэв. Энэ бол хүн төрөлхтний дотоод хэрэг. Усан овогтонд хамааралгүй гэлээ. Тайд хүйтнээр хөхрөөд гартаа барьсан таяга газар руу хүчтэй нэвт шаав. Хоёр үндэстний хоорондох дайн улам ширүүсэх бололтой. Тэрээр олонд нэгэн шин чадвараа үзүүлв. Энэ бол төмрийн зэвийг тахал мэт түгээх чадвар байлаа. Хотын бүхий л зүйлийг идэж устгаж байна. Хүн төрөлхтний төлөөлөгч Тэнгисийн хүний илч холдон явахыг хараад гүн цочролд оржээ. Хоёр талын технологийн түвшин тэнгэр газар шиг зөрүүтэй байв. Энэхүү хилэлцээ анхнаасаа л тэгш бус байсан юм. Харин энэ зуур хоёр талын хүчинд нэгэн зэрэг мөрдөгдөж буй. Багли болон Солт нар нэгэн эзэнгүй барилгад нуугдж байлаа. Сэтгэлэн төгссөн Баглигаас ялгаатай нь Солтын нүүрэнд харин ч нэг хүүхэд шиг сониуч зам баяр баясгалан тодорно. Байз. Бид нуугдах ёстой шүү дээ. Тэрээр Баглид сэтгэлээ нээв. Мөнхийн хүйтэн гүн далаагаас илүүтэй. Тэр хуурай газрын дулаан элчинд дуртай аж. Тэнгисийн хүмүүсийн нийгэмд гэр бүл гэж үгүй. Хайр дурлалч үгүй.
Үр удам угсаа залгамжлах нь зөвхөн тохиолдлын даалгавар төдий. Тэрээр хүмүүсийн ийм гүн гүнзгий нарийн төвөгтэй мэдрэмжид атаархдаг байлаа. Түүдэг галын гэрэлд хоёр залуу улам л бие биедээ ойрцсоор солд нэгэн зүйлийг соргоор мэдрэв. Баксигийн зүрх маш хурдан цохилж байлаа. Тэрээр өмнө нь далай мандал руу тэмүүлж байх үед өөрт нь бас ийм мэдрэмж төрж байсныг саналаа. Дараагийн хоромд солд дөрүүлж түүнийг үнсэв. Цонхны гадна эрэл хаагуулын гэрэл үе тусна. Мөрдөгчд хаяанд иржээ. Гэвч дулаахан барилга дотор хориотой хайр дурлал чимээгүйхэн өрнөж байлаа. Хоёулангийнх нь ирээдүйн төлөө Бакси Уэсийн уулархаг нутаг руу зүгтгаар төлөвлөв. Тэнд хүний хөл хөдөлгөөн бага тул мөрдлгөөс нуугдаж чадна. Мөн салтад зориулсан том нуур цөөрөмж бий. Гэвч ерэн сурвалжлагдаж буй түүний хувьд үүнийг ганцаараа хийх боломжгүй байлаа. Бакси аргаа барахдаа хажуугаар өнгөрөх хүний утсыг шууд булааж авав. Шүн дөлөөр хүн амтан нам гүн байх үед тэрээр охин руугаа нууцаар залгалаа. Тэр охиноороо ээжийнх нь машиныг авчруулахыг хүсв. Бакси өөрийгөө хангалттай нууцалж байна гэж бодсон ч эхнэр охин хоёр нь аль хэдийн 24 цагийн хатуу хяналтад байсныг мэдсэнгүй. Түүнийг состыг дагуулад товлсон газарт ирэхэд эхнэрийнх нь сандарсан дуу сонсогдов. Бакси хурдан зүгтаарай. Энэ бол өрх. Тэр даруй төгшүүрийн дохио хангинаж нуугдаж байсан цэргүүд бөөнөрөө гарч ирэв. Тэд хоёр залууг тал талаас нь бүсэллээ. Эдгээр цэргүүд өөр өөр талынх байв. Нэг тал нь Китийн удирдсан нүгийн тусгай анги. Тэрээр состыг амдаар нь барьж хоёр үндэстний харилцааг зөөлрүүлэх боломж хайж байлаа. Харин нөгөө тал нь Тэнгисийн хүмүүсийг дарахыг хүссэн дайсагнагч талын жанжин байв. Тэрээр зөвхөн состын цогцыг авч яваад судалгаа хийхэд хангалттай гэж үзэж байлаа. Состыг булаалдахын тулд хоёр талын цэргүүд хин хиндээ буулт хийсэнгүй. Уур амьсгал дээд зэгтээ тулж байх үед солт тэнгэр өөд харан хурц чангаар хашгирав. Энэхүү дуу чимээ сүнс зайлам хүчтэй байлаа. Тэнд байсан бүх хүмүүс чихээ таглан явуулна. Энэхүү төр зуурын үмэнийг ашиглан тэрээр Бакси руу эцсийн удаа гунигтай харж шидэд шийдэмгийгээр эргэж гүүрэн дээрээс доош үсэрчхөв. Ингээд хуурай газар ба Тэнгисийн дайн киноны 3 болон 4 дугаар анги төгслөө. Та бүхэн манай суугийг үргэлжлүүлэн дагаарай. Дараагийн дугаараар дахин уулзцгаая.